бодтой хэрэг. Тэр бол анагаахын их сургуулийн шилдэг оюутан байсан хэдий ч хувь заяаны гинтийн эргэлттэй нүүр тулж үхэл амьдралын заагт тулж ирэн дөрвөн зогтоход хүрчээ. Тэр 14 жилийн хугацаанд 4 удаа оргож, 1 удаа хилд авч 15,000 км газар дөрвөн амьдэрсэн юм. Тэрээр эрх чөлөөх хүсэмжлэх хүсэл нэр төрөө цэвэрлэх тууштай байдлаа хизээч орхиогүй. Тэр амьдралын гайхамшигыг бүтээсэн бөгөөд түүний амьдрал нэгэн домог болон үлдэх хувьтай байжээ. Мухардалд орсон үеийн эцсийн тэмцэл. Шүү хунцсий. Шоу шинхэн шоронгоос оргосон нь кинон дээр хилдгээр зарим шоуг торонд хорих ямар ч боломжгүй байдаг. Учир нь тэдний өд болгон эрх чөлөөний гэрэлд туяа болон гялалзж байдаг. Өнөөдрийн бидний өгүүлэх гол дүр нь анагаахын их сургуулийн шилдэг оюутнаас нүд ирмэхийн зуурт оргон зайлсан хоригдлуулж хувирсан нэг юм. 14 жилийн хугацаанд тэрээр 4 удаа оргож, 1 удаа хилд авсан бөгөөд эрх чөлөөг мөрөөсөх, нэрээ цэвэрлэх гэсэн хүсэл нь түүнийг алс хол дөрөвхөд хүргэжээ. Тэр бол хятад хувилбарын Энди буюу түүнийг Шүү хунцсий гэдэг. 1933 онд Шанхай хотын томоохон худалдаачны гэр бүл төрж 21 наснда анагаахын их сургуульд илсэн орж онц сайн суралцахын зэрэгцээ англи, герман, орос гэсэн 3 орны хэлийг төгс эзэмшжээ. Хэдийгээр дөнгөж 20 нас шүргэж байсан ч ангийнхан нь түүнийг Ахмад туршлагатан хэмээн хүндэлдэг байв. Хэрв энэхүү гинтийн явдал тохиолдоогүй бол тэрээр шинэ хятад улсад нэн шаардлагатай байсан эмнэлгийн нарийн мэрэгчлэлтэн болох байлаа. Тэгвэл ийм шилдэг залууг чухам юу хоригдол олоход хүргэсэн бэ? Түүх 1957 оноос эхэлнэ. 24 настай шүү. Тухайн үед анагаахын их сургуульд суралцж байсан бөгөөд мөн оны 4-р сард хүн бүрийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, санал бодлоо нээлттэй хуваалцахыг уриалсан нийтлэл гарч, сургууль даяараа уулзалт зохион байгуулж идэвхжүүлжээ. Ахмад туршлагатанд тооцогддог шүү дотор байрандаа буцаж ирээд нэн даруй 14 оюутныг зохион байгуулж, санал хүсэлтийн хуудас бичиж эхлэв. 1-р улс орон бүрт өөрийн гэсэн шинжлэх ухааны ололт амжилт байдаг тул зөвлөлт холбоот улсаас бусад улсын мэрэгжилтнүүдийг ч мөн урих хэрэгтэй. 2-р Орос англи хэлнээс гадна Япон, Герман, англи хэл сурч болохгүй гэж үү? 3-р манад ардчлал дутагдж байна. Дандаа сайн мэдээ сонсож, саар мэдээг нуун дарагдуулж болохгүй. Ийхүү тэд нийт 51 санал бичиж, маргааш нь буюу 6-р сарын 6-ны өдөр нийтэд дэлгэн харуулсан байна. Гэтэл шүгийн хувьд энэ өдөр хизээч мартагдахааргүй өдөр болон хувирв. Сургуулийн удирдлагын байр суурь гинт өөрчлөгдөж, шүү тэдний төлөвлөгөөг нурааж, хүнд байдалд оруулсан маш том алдаа гаргалаа хэмээн буруутгав. Шүү үндэслэлтэйгээр өөрийгөө хамгаалсан ч сургуулийн зүгээс түүнийг тасралтгүй тарамталж байлаа. Ийм нөхцөл байдлыг харсан олон хүн шүгээс тэр дэрв зайгаа барьсан бөгөөд үүний дотор түүний найз охин Анна хүртэл байсан юм. Шүү шүүмжлэл өрцнийхөө дараа сэтгэл санаа нь тавгүрхэж зовлонгоо Аннад байнга ярьдаг байжээ. Гэвч Анна өөрийгөө хамгаалахын тулд эдгээр үгсийг сургуулийн удирдлагад ховлон хэлсэн байна. Тэрээр шүү хэрв энд байж чадахгүй бол гадаад руу явмаар байна гэж хэлсэн хэмээн мэдээлжээ. Тухайн үеийн нөхцөл байдалд гадаад руу явах нь эх орноос оруулсантай ижил утгатай үг байв. Үүнээс болж тэрээр намаасаа болон сургуулиасаа хөөгдөж шоронд илгээгдсэн цөөхөн хитэн баруунтан оюутнуудын нэг болжээ. 1958 онд Анху мужийн баймуулын фермд хагас жил гаруй хугацаанд хөдөлмөрөөр хүмүүцсэний дараа шиг шоронд орохоос өмнө сургуулиас нь хэрэг хөдөлмөрийн баазад сайн байвал буцааж авч болно гэж хэлж байсныг санджээ. Шүү итгэл найдвараар дүүрэн Шанхайд байгаа ээждээ захиа бичиж сургуулиасаа өөрийг нь буцааж авахыг хүсэв. Гэвч сургуулийн хандлага маш хатуу байж шууд л татгалцсан байна. Энэ нь шүгийн эцсийн ганц итгэл найдварыг үгүй хийсэн бөгөөд тэрээр үүнтэй эвлэрч чадсангүй. Ингээд тэрээр 1958 оны 12-р сарын 14-ний үүрээр шоронгоос оргож Шанхай руу явах хот хоорондын автобусанд суужээ. Шанхайд очсныхоо дараа шүү ээж рүүгээ уцтсан боловч энэ дуудлагаас болж өөрийгөө баригдчихна гэж огт бодоогүй байв. Гэвч шүү баривчлагдж Шанхайгаас 500 км-ийн зайд орших анх ирсэн шорон руугаа буцаан хүрэгджээ. Ийхүү ихний орголт бүтлгүүтлээр төгсөж шоронд буцаж ирсэн шүү маш гомдолтой байлаа. Нэгэн цагт мөрөөдөж байсан эрх чөлөөт ирээдүйн өндөр ханны цаана хэрцгийгээр хоригдож тэрээр дахин дотроо төлөвлөгөө зохиож эхлэв. Эхний бүтлгүүтлээс сургамж авсан шүү энэ удаад Шанхай руу буцсангүй. Харин Куньмин руу зүгтжээ.
Кунминээс Лушу руу очиж тэндээсээ хилд авч Мянмар руу орохоор төлөвлөв. Гэвч тухайн цаг үед шоронгоос оргосон оргодол жижиг хотод гарч ирэхэд түүний хувцлалт болон илт гадны аялга нь удалгүй хүмүүсийн анхаарлыг татжээ. Ингээд тэрээр дахин баригдаж Лушун саатуулах төвд хоригдсноор түүний 2 дахь орголт ч мөн бүтлгүүтэв. 2 удаа оргож 2 удаа бүтлгүүтсэн ч шүгийн зөрүүд зан үүгээрч зогссонгүй. Тэр даруй 3 дахь орголтоо бэлтгэж эхэллээ. Тэрээр саатуулах төвийн хам зузаан боловч шорон хан болохыг анзаарсан бөгөөд нөх ухаад зүхтэж болохгүй гэж юу хэмээн боджээ. Тэрээр нэг хал боголж аваад өдөр бүр тасралтгүй хан ухаж ухагдахгүй болох үед нь хан руу шээж шороог нь зөөлрүүлээд цааш ухдаг байв. Ухаж гаргасан шороогоо орныхоо доогуур овоосоор эцэст нь шорон ханыг нэгт ухаж чаджээ. Гараа дөнгөж нүхээр гаргатал гинт гав түүнийг гавлаж орхив. Түүний хийсэн бүх зүйл аль хэдийнэ мэдэгдсэн байсан бөгөөд үүнээс олж тэр залуухан залуу 6 жилийн хорих ялаар дахин шийтгүүлв. Шүүх хурал дээр шүүгч. Чи олон гадаад хэл мэддэг. Бас ангаахын чиглэлээр сурсан. Манай энтхийн бүх эмч нараас ч илүү чадвартай хүн байна. Манайх шиг ийм аслагдсан хэл орчмын газарт чам шиг боловсон хүчин маш их дутагдж байна. Хэрв чи 3 удаа оргож хэрэгээ хөндрүүлээгүй байсан бол бидэнд боловсон хүчин хэрэгтэй байгаа тул арай хөнгөн ял өгөх байлаа. Чи үнэхээр өөрийнхөө ирээдүйг өөрөө сүйтгэж орхилоо доо гэж хэлжээ. Ердөө 1 жилийн хугацаанд 3 удаа оргож 7000 км замыг туулжээ. Тэр өөрийнхөө гин буруугүй баталж чадаагүйгээр үл барам. Харин ч ял дээрээ ял нэмэв. Түүний 3 удаагийн орголт нь олон хүний нүдэнд түүнийг засаж хүмүүжүүлэх боломжгүй гэсэн шошготой болгож хаашаа ч явсан хүмүүс түүний хуруугаараа чичлэн ярьдаг болов. Гэвч энэ үед шүү хоёр ачтантай учирсан нь хоёгийн дарга Ван болон Лян хэмээх 2 хүн байлаа. Тэд түүнд маш сайн хандаж бүрэн итгэл хүлээлгэн ангаах ухааны мэдлэгээ ашиглах боломжийг түүнд олгожээ. Тэд хоорондоо маш сайн ойлголцож найзууд болцгов. Тэдэнд гай удахгүй тулд шүү дахин орох тухай огт бодлогүй 6 жилийн хойх ялаа тайван эдэлж дуусгажээ. 1965 онд 32 настай шүү ялаа эдэлж дуусгаад суллагдав. Тэрээр Шанхай руу ээж дээрээ яаралтай очихыг хүсэж байсан ч нэгэн муу мэдээ сонссон нь хөдөлмөрийн лагерт үргэлжлүүлэн ажиллах ёстой гэсэн хариу сонсжээ. Тэнд тэрээр өөрт нь маш өрөөсгөл ханддаг нэгэн хоёртай дахин таарч тэдний харилцаа маш хурдан муудав. Шүү зөрүүд зантай тул бууж өгөхийг огт хүссэнгүй. Хоёрч мөн бууж өгсөнгүй. Эцэст нь хоёрын гүтгэлэгт орж шүү дахин 20 жилийн хойх ялаар шийтгүүлв. 1969 онд тэрээр Лижангийн онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг хордог шоронд шилжив. Шүү бол боловсралтай, ухаантай сэргэлэн тул хоригдлуудын дунд маш өндөр нэр хүндтэй байлаа. Гэвч энэ бүхэн түүнд үхлийн аюул авчирчээ. Тухайн үеийн шоронгийн дарга Ли Гуанжун түүний нэр хүндээс болгоомжилж үргэлж түүнийг нүд үзүүрлэх болов. Түүнийг замаасаа зайлуулахын тулд шүү бослого зохион байгуулсан гэх илтгэл бичиж эхэлжээ. Хэрвээ бослого зохион байгуулсан гэх ял тунавал хинч амьд үлддэггүй гэдгийг шүү мэдхийн дээдэр мэдж байсан тул тэр өөрийнхөө 4 дахь орголтын төлөвлөгөөг яаралтай хэрэгжүүлэхээс өөр аргагүй болов. Гэвч шүү амжилттай зогтохын тулд замд таарах ямар ч шалган зогсоолыг амжилттай давж гарах ёстой бөгөөд албан байгууллагын батламж бичиг заавал байх шаардлагатай байлаа. Ингээд тэрээр савнгийн өнцгийг тэгшлэн огтолж маш хурдан нэгэн тамга сийлжээ. Дараа нь шүү хунцын энэ газараас энэ газар руу хамаатан саднаа эргэхээр яв. Үүнийг батлав хэмээн бичиж толгой дээр нь мужийн хорооны танилцуулах захиа гэж хуурамчаар бичжээ. Ийхүү хуурамч бичгээ бэлэн болгоод хоолны тасалбар олж цуглуулан замдаа идэх хүнс болон модон шат зэрэг бүх зүйлээ бэлтгэж дуусав. Шоронгийн 4 тал өндөр хантай, цахилгаан тор, пулемот буу, харуул, үнэрч нохоотой байсан тул эндээс зогтох хамгийн тохиромжтой цаг нь цахилгаан тасрах үе гэдгийг тэр олж мэджээ. Цахилгаан ихэвчлэн зуны улиралд цахилгааны хэрэглээ огцом нэмэгдэх үед тасардаг болохыг тэр анзаарч 7 дугаар сард өөхөх үеэс л бэлтгэлээ базааж 8 дугаар сард гарцаагүй цахилгаан тасарна гэж зүн совингоороо мэдэрч байв. Үнэхээр ч 8 дугаар сарын 7-ны өглөө шоронгийн цахилгаан тасарч түүний хүлээж байсан боломж эцэст нь арай хийж ирлээ. Өдрийн цагаар тэр авч явах ёстой зүйлсээ бүгдийг нь байр байранд нь байрлуулв. Мөн задарч угсардаг модон шатны хэсгүүдийг аль хэдийн хүн анзаардаггүй нэгэн болонд шидчихэд оргох цагаа 2 удаагийн бүртгэлийн хооронд тааруулах ёстой гэж тооцоолжээ.
Оройн 9 цагт бүртгэл дууссаны дараа ороход дараа өдрийн өглөөний 7 цагийн бүртгэл хүртэл мэдэгдэхгүй байх боломжтой байв. Бүртгэл дууссаны дараа шүү цэцгийн мандал руу нуугдаж нөгөө хүн анзаардаггүй булан тавьсан угсардаг шатаа гаргаж ирээд хан давах гэтэл шат нь ханд хүрэхгүй байгааг гинт олж харав. Хан 3 м хагас өндөр байхад шат ердөө 2 м өндөртэй байлаа. Сандарсан байсан шүү ийш тийш хартал тэр ханны буланд 2 модон дэгэ байгааг харж уг 2 модон дэгэнд богино олсоор нөгөө шатаа холбож боогоод эцэст нь шонгийн өндөр ханыг давж гарч чаджээ. Тэрээр урагшаа зүтгэн амь тэмцэнгүйсээр байсан бөгөөд 3 удаа дараалан бүтлгүүцсэн тэрээр энэ удаад амжилттай зогтож чадах болов. Шүнийг шөнийн дотор 30 км зам туулж Шанхай руу буцахыг зорьсон бөгөөд Жиншаа мөрнийг даган явбал усны гачигдалд орохгүй. Хүнс дуусвал шавж барьж иднэ гэж тооцоосон байв. Гэвч шүүгийн орголтын зам тийм ч дардан байсангүй. Тун удалгүй ардын журамт цэргүүдтэй таарав. Журамт цэргүүдийн байцаалтанд тэрээр хуурамчаар үйлдсэн танилцуулах захиагаа гаргаж өгчээ. Журамт цэрэг захиаг хараад өрчгөр байсан. Баг зэргийн с ิจ бүхий байсан ч ямар нэгэн асуудал олж харсангүй тул түүнийг тэгсгээд явуулав. Үүний дараа шийг бүрч хүнд амьдрал үхлийн сорилт хүлээж байлаа. 8 дугаар сард шууг нэргэлдэх Жиншаа мөрнийг хинч гаталж зүрхэлдэггүй байв. Гэвч хэрв гатлахгүй бол ардаас нь хизээч үнэрч ноход хөөж ирж мэдхэр байлаа. Тэрээр гарцаагүй мөрн рүү орохоос өөр аргагүй болов. Түүнийг мөрний усанд ормогц ус шууд шүгийн цээжээр татаж цааш явах тусам улам гүнзгийрч өөрийгөө дууслаа л гэж боджээ. Гэвч тун удалгүй хөлд орон хатуу газар мэдрэгдэж аажмаар өндөрлөгт гарч Жиншаа мөрний ус түүнийг урсгаж чадсангүй. Шоронгийн дарга лигийн хөлийн мөрч түүнийг гүйцэж чадхааргүй болж ирэв. 14 хоногийн дараа Шүү Сичванд хурч галт тэрэгний тасалбар худалдан авч дахин нэг удаа Шанхайд буцаж ирэн ээжтэйгээ уулзжээ. Ээж нь нулим сумхан хүүгийнхээ гарыг атгаад "Чи миний хүү, бас миний бахархал" гэж хэлв. Шүү гэртээ байсан сүүлийн 100 юаныг аваад дөрөх замаа үргэлжлүүлсэн бөгөөд ээжээсээ салснаас хойш 1 сарын дараа хятад Монголын хил дээр байдаг Ирэн хотод ирж Монгол улс руу хулгаагаар хилд авахыг хүсжээ. Ингээд шүү хилийн харуул руу баг багаар төхөж очтол гинт тасч байсан прожектор унтрав. Тэрээр харуулын цамхгийн доогуур явсаар нэгэн хотгор газар хурч ирэхэд зүгчгийн баримжаа нь түүнд аль хэдийн Монгол улсад орж ирснийг сануулжээ. Тэгвэл энэ цоошин улс шийг хүлээн зөвшөөрөх болов уу? Монгол улсад орж ирээд удаагүй байтал шүү нэгэн Монгол гэртээ таарч төгссөн сэтгэлээр хаалгыг нь түлхэв. Аз болоход яг энэ үед Монгол улсад шинэ хууль батлагдсан бөгөөд хил зөрчсөн хэнийг ч шүүхийн шийдвэргүйгээр шууд буцааж өгөхгүй байх журам гарсан байлаа. Ийхүү шүү Монголын шүүхээр орж хил зөрчсөн хэрэгээрээ шүүгдэжээ. Тэрээр 100 хараагийн ширэнгэн ойд 1 жилийн хорих ял идэлэх шаардлагатай болов. Эндхийн нөхцөл байдал маш хүнд хэцүү байсан ч хүмүүс хоорондын харилцаа маш энгийн бөгөөд цэвэр ариун байв. Тэр эндээс анх хүсэж байсан аз жаргалаа олж хайр дурлалтай учирсан юм. 1 жилийн ялаа эдэлж дууссаны дараа өвчний улмаас тэрээр эмнэлэгт хэвтжээ. Эмнэлэгт оюун хэмээх совилогч байсан бөгөөд өдөр бүр тасагт нэрж түүнийг асарч совилдог байв. Оюун түүний мэдлэг болон итгэл үнэмшлийг бишрэн эргэлзэх зүйлгүйгээр түүнтэй хамт байхыг сонгожээ. Тэрээр энэ нэрийг бүх насаараа түшиж амьдрахад үн цэнтэй хүн гэж бодсон байна. 1982 оны 6 дугаар сард түүнийг бүрмөсөн цагаатгажээ. 1983 онд 11 жил дөрөв амьдарсны эцэст шүү эцэст нь гэртээ харих замдаа оржээ. Ээжтэйгээ уулзаж, ээжийнхээ сэтгэлийг дэвтээж, их хүү хоёр бие биенээ налан жаргалтайгаар амьдрав. Улс орон даяар хэрэн хэсүүчилсэн 11 жилийн хугацаанд ээжийнхээ сэтгэлийг үргэлж зовоосон. Ээжийнх нь хамгийн их санагалцдаг хүн нь тэр байв. 1984 онд шүү эхнэр болон 3 хүүхдийнхээ хамтаар Шанхай хотод эргэн ирж суурьшжээ. Тэрээр Шанхайн чулуун хэмийн үйлдвэрийн сургалтын төвд ахлах багшаар ажиллах болов. Түүний гэргий оюун мөн Шанхайд совилогч болжээ. Тэдний амьдрал эцэст нь хэвэн голдролтой орлоо. 2008 онд шүү хорт хавдрын улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ. Түүний зовлон зүдгүүрээр дүүрэн атлаа баялаг амьдралынхан түүхт энхүү цэг тавигдлаа. Шүү өөрийнхөө амьдралыг энхүү дүгнсэн байдаг. Би өөрийн мэрэгжлийн салбарт болон амьдралынхаа анхны хүсэл мөрөөдөлд юу ч бүтээж чадаагүй. Гэхдээ тэрхүү харгас хүйтэн цэвдэг орчны эсрэг тэмцсэн минь миний хувьд ялалт байсан юм.
Эцэст нь өөрийнхөө хүсэж байсан тэрхүү дотоод эрх чөлөөгөө энэ эрхэм шиг тууштай байж хизээ нэгэн цагт заавал олж аваасай гэж хүн бүхэнд хүсэж байна. За ингээд энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Таалагдсан бол дагахаа битгий магтаарай. Дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай.